За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол хэлний элсдийн ерхий шалгалтын үндсэн агуулгаас Монгол бичиг нь сүүлийн 5 жилийн дунджаар 41.5% гүйцэтгэлтэй шалгагдсан байна. За бид энэхүү гүйцэтгэл багтаа агуулгаас өнөөдрийн хичээлээр үйл үгийн хувьлал холбох гишгийн дүрмийн тухай ярина. За Монгол бичгийн зөв бичих зүйн хамгийн гол мөрдлөг нь бол үгийн язгуур үндэс дагвар нөхцөлийг эвдэхгүй байхыг чухалчилдаг. За ийм учраас монгол бичгээр зөв бичихийн тулд юуны өмнө үгийн язгуур үндэс хийгээд залгуурын тогтсон хэлбэрийг мэдсэн байх хэрэгтэй. За нэр болон үйл үндсийг хэрхэн ялгаж болох вэ? Богино АЭ гişгээр төгссөн нэр үг бол орхицтой, үйл үг бол сүүлтэй, авиа дуурайх үг бол дэвсгэр гэвлэгчээр төгсдөг зүй тогтол бий. За жишээлбэл хар өнгө хур бороо гэвэл хар хур гэсэн нэр үгийг орхицтой, нүдээр үзэх гэсэн утгатай харах, цугларах, бөөгнөрөх гэсэн утгатай хурах гэсэн үйл үгийг бол сүүлтэй бичнэ. За харин хар хийх, хур хийх, чимээ гэвэл гэвлэгчээр төгснө. Нэрийн нөхцөлийг ихэвчлэн тусдан дагуулж бичдэг бол үүлийн нөхцөлийг бол залгаж бичдэг. Монгол бичигт эгшиг гэвлэгч салавчлан орж үеийн тогтолцоог хадгалдаг. За ийм учраас нэр үндэс нь эгшгээр төгссөн бол гэвлэгчээр эхэлсэн нөхцөлийг, гэвлэгчээр төгссөн бол эгшгээр эхэлсэн нөхцөлийг нь дагуулна. За харин гэвлэгчээр төгссөн үйл үндсэнд гэвлэгчээр эхэлсэн залгуур залгахад үгийн дунд хоёр гэвлэгч залгалдаж орох гээд байгаа учраас эгшиг болоод үе жиргэлнэ. За үүнийг зохиомл үгээр хялбархан тогтоож болно. За навдарсал гэсэн зохиомл үгэнд орсон энэ Б, Д, Р, С, Л гэсэн гэвлэгчээр төгссөн олон үйл үгэнд ягаан молор С, эсхий гэсэн ийм зохиомл үгэнд орсон хувилгагч үсгээр эхэлсэн залгуур залхахад гидс буюу эр үгэнд У, эм үгэнд Ү гişиг жиргэлдэг. За үүнийг холбох гişгийн дүрм гэж нэрлэдэг. Түүнчлэн залгуурыг дагуулж эсвэл залгаж хүчтэй хатуу зөүлийн дэвсгэр гээгүүлэгчээ зохицуулна. Жишээ нь үг хуршаант ялгалын нөхцөлийг дагуулгахдаа эгшиг болоод зөүлийн дэвсгэрээр төгссөн байвал дуу, хатуу дэвсгэрээр төгссөн байвал туу нөхцөлийг дагуулдаг. За мөн эгшиг зохицох ёсны дагуу эр эмийг баримтлана. За жишээ нь олоорой гэсэн үгийн тухайд бол ол гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр гараа гэсэн хувилгагч үсгээр хэлсэн залгуур залхахад бол дунд нь гидс жиргэлж байна. За тэгээд эр үгэнд байвал гараа, эм үгэнд бол гэрээ гэсэн хувилбарыг бол залгаж бичнэ. Монгол хэлэнд Б гээгүүлэгчээр төгссөн ав, хөв, жив гэсэн үүлэг байдаг. Эдгээрээс ав гэсэн үүлгийг хувилгахдаа гидс буюу холбох гişиг жиргэлдэг. За хөв, жив гэсэн үгэнд бүү гэсэн үе жиргэлнэ. За жишээ болгож хөв гэсэн үйл үндсийг харъя. За жишээ нь хөвөөрэ, хөвөөсөө, хөвүүзээ, хөвөөд, хөвөөгүү гэх мэт үгэнд орсон урт гişгээр эхэлсэн үүлийн нөхцөлийг монгол бичгээр бичгтээ гэрээ, гээсээ, гүүзээ, гээд, гээдвэ гихчлэн ихэвчлэн гээгээр гээ гээгүүлэгчээр эхэлж бичиж байгааг анзаараад аваарай. За энэчлэн хөвсөн, хөвсөөр, хөвшгүй, хөвсхий, хөвн, хөвмүй, хөвөн, хөвнөм, хөвөнгөө, хөвөг, хөвхөөр, хөвмөгц, хөвмөөр, хөвмгүй, хөвмөл, хөвлөө, хөвөлтэй, хөвий гэсэн энэ эдгээр жишээнд хөв гэсэн үйл үндсэнд хувилгагч үсгээр хэлсэн залгуур залхахад дунд нь бүү гэсэн үе жиргэлсэн байна. Мөн Г гээгүүлэгчээр төгссөн үг гэсэн үйл үндсэнд эгшиг ахуулдаг залгуур залхахад гүү гэсэн үе жиргэлдэг. За ингэж хувилгаснаар үг гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгийн хувилал нь үх гэдэг эгшгээр төгссөн үүлийн хувиллаас ялгардаг. За өгөөрэй, өгөөсэй, өгүүзээ, өгөөгүй, өгөөд, өгсөн, өгсөөр, өгшгүй, өгсхий, өгн, өгмүй, өгөн, өгнөм, өгөнгөө, өгөг, өгмөгц, өгмөөр, өгөмгүй, өглөө, өгөлтэй, өгье, өгөхөөр гэж гэх мэтлэн ингэж хувилах нэ. Үүнээс гадна
Гийгүүлэгчээр төгссөн зарим нэр үгэнд шүд жиргэлсэн тохиолдол байна. За жишээлбэл зүйл гэсэн одоо нэр үгэнд олон тооны эс дагвар залгаад зүйлс гэхэд бол шүд жиргэлж байна. За цэцэг, цэцгэс, өвдөг, өвдгөвч гэхэд бол шүд жиргэлж байна. За ийм нэр үгсэд хэлхийн явцад их шиг жиргэлэх болсон учраас монгол үчгээр бол шүд жиргэлж байна. За хавар өдөр урттаж шөнө богиносдог. Энэ дээл уртажжээ гэсэн өгүүлбэр дэх уртажжээ гэсэн үгийг харьцуулан ажиглая. Хавар өдөр урттаж шөнө богиносдог гэсэн өгүүлбэр дэх урттаж гэсэн үгийн тухайд урт гэсэн нэр үндсэнд залгасан үйлэг бүтээх дээд дагвар нь тухайн үйл нь зүүн загсын дагуу болж байгааг илэрхийлж байгаа учраас болохын дэ гэж нэрлэж монгол бичгээр дэвсгэр дэгээр бичдэг. За энэ дагвар нэрээс үйлэг бүтээх эс дагвартай сэлгдэг. За энэ дээл уртажжээ гэсэн өгүүлбэр дэх одоо уртажжээ гэсэн үгийг үгийн бүтцээр задлж үзье. Урт гэсэн тэмдэг нэр үндсэнд үйлэг бүтээх дээд дагвар залгаж уг шин чанар хэрээс хитэрсэн зохисгүй болохыг заасан урттах гэсэн үйлэг бүтсэн байна. Үүнийг болохгүй дэ, зохисгүй дэ гэж нэрлэж монгол үчгээр дэ гэсэн хэлбэрээр ялган бичдэг. За энэ дагвар нэрээс үйлэг бүтээх эс дагвартай сэлгдэггүй. За одоо үйлэг бүтээх дэ дагварыг тэ дагвартай харьцуулъя. Үс бууралдах гэсэн холбоог байна. За энд буурал гэсэн нэр үндсэнд үйлэг бүтээх тэ дагварыг залгаж тухайн шин тэмдэгтээ болох, тухайн зүйл бий болох, илэрч мэдэгдэх гэсэн утгатай бууралдах гэсэн үйлэг бол бүтсэн байна. За эр үгэнд туу, эм үгэнд түг гэсэн хэлбэрийг үгийн төгсгөл харгалзахгүй бичдэг. За үйлэг бүтээх ил дагварыг монгол үчгээр лаале, ил гэсэн хэлбэртэй бичдгийг бол харьцуулан ажиглая. За үйлэг бүтээх ил дагвар бол монгол хэлний хамгийн бүтээч дагвар. Нэр үндсэнд залгаж тухайн зүйлийг хэрэглэх, хийж гүйцэтгэх гэсэн утгатай үйлэг бүтээн. За жишээ нь одоо тусал гэхэд тус гэсэн үйл үгэн дээр үйлэг бүтээх ил дагвар залгахад бол монгол үчгээр бол тусаалаа гэж бичнэ. За буталж гэхийг бол одоо буталж ургах гэсэн холбоогонд орсон бутлах гэдэг нь бол бутаар багцлан ургах гэсэн утгатай. Тэгээ бут гэсэн одоо нэр үндсэнд үйлэг бүтээх ил дагвар залгахаар бутаалаа гэж бичнэ. Мөн үйл үндсэнд үйлэг бүтээх ил дагварыг залгаж олон давтан үйлдэх утгатай үйлэг бол бүтээн. За жишээлбэл одоо хурдан алхал гэдэг үг нь байна. За энэчлэн одоо барилах, залгилах, базлах, нухлах, цацлах, одоо дэвслэх гэх мэт олон жишээг бол дурдж болно. За мөн ил дагварыг итгэхгүй язгуурт шууд залгаж үүлийн одоо шинж байдал бүтэх үр дүн заасан үйлийг бол бүтээн. За жишээлбэл хаглах, хуглах, таслах гэхэд бол одоо ил гэсэн хэлбэртэй бол бичнэ. За жишээ даалгавар дээр ажиллая. 2021 оны бие хувилбарын 1-р хэсгийн 33 дугаар даалгавар байна. За энэ 33 дугаар даалгаварт бол тариалангийнхаа гэсэн үгийг зөв бичсэн үгийг олоорой гэсэн ийм даалгавар байна. За энд хариултанд тариаландаа, д хариултанд тариалангаа гэсэн учраас бол энэ д хариулт нь бол буруу хариулт байна. Би хариултыг харъя. За тариалан гэсэн үг нь үндс нь гийгүүлэгчээр төгссөн учраас хишгэр хэлсэн хувилбарыг нь бол дагуулах ёстой. За тийм учраас энэ би хариулт бол буруу байна. За C хариултыг харъя. За сүүлийн нэр төгссөн тохиолдолд энэ харьяалгын тайлгалын энэ хувилбарыг одоо дагуулдаг учраас энэ C хариулт бол буруу байна. За E хариултад тариалан гэдэг нь гийгүүлэгчээр төгссөн учраас энэ уун гэсэн хувилбарыг дагуулах нь бол зөв. За 2019 оны Э хувилбарын 1-р хэсгийн 29-р даалгаврыг ажиллая. За тодхон холбох нөхцлөөр зөв хуйлгасныг олоорой гэд. За энд Э хариулт нь бол зөв хариулт байна. За үгийн бүтцээр задлж харъя. Сонс гэдэг нь бол гийгүүлэгчээр төгссөн үг байна. За агсан гэд хуйлгаж үсгээр хэлсэн залгуур залгаж байгаа учраас дунд нь гисч иргэлнэ. За бусад хариултыг харъя. За би хариулт дээр бол сонсох гэж байна. За тодхон олохын хэ нөхцөл бол
эсвэлгэгч залгуур учраас дунд нь гидсж ирэглэхгүй. За С хариултын тухайд бол сонс гэсэн гэгүүлчээр төгссөн үгэн дээр мар гэсэн хулгаж үсгээр эхэлсэн залгуур залгаад дунд нь гидсж ирэглэх ёстой. Тийм учраас С хариулт бол буруу байна. За Д хариулт нь сонс гэд гэгүүлчээр төгссөн үйл үндсэн дээр даг гэд эсвэлгэгч үсгээр эхэлсэн залгуур залгаж байгаа учраас дунд нь гидсж ирэглэхгүй. За И хариулт нь бол мөн адил гидсж ирэглэхгүй. За тийм учраас энэ даалгаврын зөв хариулт нь бол Э хариулт байна. За 2021 оны Э хувилбарын 1-р хэсгийн 38 дугаар даалгаврыг ажиллая. Мэд гэсэн үгийг цагаар төгсгөл аль нөхцөлийг залгах вэ гэд. Энэ даалгаврыг ажиллахдаа бол эхлээд мэд гэдэг үгийн үйл үндсийг бол мэдэх хэрэгтэй. За мэд гэдгийг бол монгол бичгээр бол мэдээ гэж бичдэг. Цагаар төгсөх нөхцөл гэсэн учраас цагаар төгсөх нөхцөлд бол ямар нөхцөл ордог үлээ гэдгийг бол эхлээд санана. За энд на, вэ, ла, ж гэсэн нөхцөл орж байгаа. За тэгээд мэдээгээд ишгээр төгссөн эмэг учраас жөхвий гэсэн хувилбарыг бол одоо залгах нь зөв. За тийм учраас энэ даалгаврын зөв хариулт бол Д хариулт нь бол зөв байна. За Э хариултын тухайд бол нөхцөлтөл олохын дагалдахын ихтлаар байна. Тэгэхээр энэ бол холбох нөхцөл. За Б хариулт нь бол биеэр төгсгийн даалган захирахын сугаа нөхцөл байна. Энэ бол биеэр төгсөх нөхцөл байна. Учраас буруу байна. За С хариултын тухайд бол холбох нөхцөл. Энэ нөхцөлтөл олохын ухтахын тал нөхцөл. За 2021 оны Э хувилбарын 1-р хэсгийн 37 дугаар даалгаврыг ажиллая. Бусдаар үйлдвэрлэх хэвийн Г дагавартай үгийг сонгороо гэсэн байна. За энэ даалгаврын одоо зөв хариулт нь бол С буюу бэлтэг гэдэг үг байна. За бэлд гэдэг дээр бусдаар үйлдвэрлэх хэвийн Г дагаврыг залгахад бол шууд залгана. Э хувилбарыг харъя. Өчиг гэдэг нь бол зөвшөөрөн үсгийн Г буюу одоо биеэр төгсөхийн нөхцөл байна. За Б хариулт нь бол үүлээс одоо нэр бүтээх илгээ дагавартай хүлээлэг гэсэн нэр үг байна. За Д хариултын тухайд бол бэхлэх гэдгээс бэхэлгээ гэж үүссэн. За 2019 оны Э хувилбарын 1-р хэсгийн 30 дугаар даалгаврыг ажиллая. За уншаад холбох ашигын дөрмөр бичсэн үгийг олоорой гэд. За энэ даалгаврын одоо зөв хариулт нь бол И буюу нисэд гэдэг хувилбар нь бол зөв байна. Нисүгээд гэдэг нь. За энэ нис гэдэг гэгүүлчээр төгссөн үгэн дээр гэд хуйлгаж үсгээр эхэлсэн залгуур залгаж байгаа учраас дунд нь бол үу буюу одоо гидс жиргэлсэн байна. За бусад хариултад бол уу, ээ гэсэн ишгээр төгссөн үг байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.